уу? Өнөөдөр бол 2026 оны 1 сарын 1 миний төрсөн өдөр байгаа. Би жил болгон ингээд тэмдэглэлийн дэвтэр дээр өнгөрсөн оныхоо бичсэн зорилгыг эргэж хараад тэгээд эх оныхоо зорилгыг хинээр бичдэг байхгүй юу? Тэгээд дэвтэрнүүдээ гаргаж ирээ тэр ажилдаа орохоор сууж ийн. Тэгээд надад амар олон тэмдэглэлийн дэвтэр байдаг. Энд хоёр нь. Тэгээд ер нь дахиад өөр бас юм тэмдэглэлийн дэвтэр байдаг. Тэгээд бүгдээрээ өөр өөр зорилготой. Зарим нь номын тэмдэглэл бичдэг, зарим нь болохоор ийм зорилгын дэвтэр, зарим нь зүгээр юм гоё сургалт мургалт тийм лекц сонсох үедээ авч явдаг ч гэдэг юм уу. Тэгээд ийм гоё дэвтэр байдаг хгүй юу? Ер нь ингээд тэмдэглэл бичмээр санагддаг үе нь би ингээд жоохон одоо юу хэлээ, одоо би яах ёстой вэ гэдэг үедээ ингээд тэмдэглэлүүдээ харах юм бол ингээд жоохон юм өөрийнхөө бичсэн дэр юмудаас жоохон мотивашн авдаг тэмдэглэлийн хүн баггүй юу? Тэгээд энэ болохоор миний баг хамгийн анхны тэмдэглэлийн дэвтэр хаа. Энийг би цуглааны өвлийн кемп гэдэг юм нэг оролцож байгаад тэгээд баг open mic дээр хаа ялагч болоод шагнуулсан баггүй юу? Ингээд юм бужоо загвартай дотор нь бүгдийг ингээд өөрөө зурж мураад ингээд хамгийн анх 2020 оныхоо зорилгыг бичээд хэлжсэн байна. Тэгээд 20 оноос хойш ер нь жил болгон зорилгоо бичсэн. Зя. Энэ болохоор миний 25 онд өнгөрсөн жилийн бичсэн тэмдэглэл байгаа. Тэгээд энэ тэмдэглэл одоо илүү онцлогтой байсан байхгүй өмнөх жилүүдийнхээс өмнөх жилүүдэд нь болохоор би зөвхөн өнгөрсөн жилийнхаа зорилгыг хараад чеклээд дараа жилийнхаа зорилгыг бичээд болчдөг байсан. Тэгээд өнгөрсөн жил болохоор би 25 оны 1 сарын 1 гэсэн үг шүү дээ. 25 онд би 24 оноо ингээд тодорхойлоод юу юу гоё юмсэн. Тэгээд сар болгоноор нь ямар зүйл тохиолдсон гэдгүүдийг бичээд тэгээд дараа нь 26 онд юу хийж байгаа юм? Санхүү мөнгөний хувьд ямар болмоор байгаа юм? Өөрийнхөө ингээд хувь хүн дээр ямар болмоор байгаа юм? Өөрийгөө хэрхэн хайрламаар байгаа юм гэдэг зүйлүүдэд ингээд нэг бүрчлэн айгүйх цаг орохоор тийм тэмдэглэл өгсөн. Тэгээд би тэрийгээ ингээд биччихэнгуутлаа 1 жилийн турш дахиад ерөөсө хараагүй явж байгаа. Өнөөдөр одоо харах чинь 25 онд биччихсэн ерөнхийдөө гол юмнуудаа уншиж үзүүлье гэж бодож байна. Тэгээд энэ бичлэг дээр би болохоор 26 оныхоо зорилгыг ярихгүй 26 оныхоо зорилгыг би iPad дээр гаргасан. Гэхдээ энэ жил дахиад өнгөрсөн жилийн шиг ингээд нэг бүрчлэн гаргах ёстой юм шиг дөнгөж сая санагдлаа. За 25 онд миний бичсэн зүйлсүүдийг хамт харъя л та. Ингэж 24 оны дүгнэлтээс эхлээд гэсэн үг. За 24 онд миний хувьд ингээд амар олон мэдрэмж мэдрэмж эсвэл гоё мэдрэмжүүд мэдэрсэн жилүүд байсан гинэ. 1-ээс 12 сар хүртэлх онцлог үйл явдлуудыг ерөнхийдөө товч тойм байдлаар бичсэн байна. 2024 оны одоо хамгийн мартахгүй зүйл чинь юу вэ? Хамгийн мартахгүй тийм санагдсан зүйл чинь юу вэ гэдэг асуултанд хариулж байгаа юм. Баатра намайг унтчихад ингээд тэврээд үнэрснийг мартахгүй гэж хэлсэн байна. Тэгээд бас эрхлүүлдгийг гүнж гэж дууддгийг өхөөрддгийг надаар огт аяг угаалгахгүй гэд тэгэж хайр мэдрүүлсэн өдрүүдийг нь хэзээ ч мартахгүй гэж бичсэн байна. Тэгээд хамгийн ихний тэврээд үнэрсэн гэдэг нь болохоор бит хоёр ер нь бол ингээд юм харьцаад удааг байсан үе ихгүй юу. Тэгээд үнэрлэх гэдэг чинь эмээ өвөө үнэрлдэг, тэ аав ээж үнэрлдэг. Нэг тийм үнсгээс ч хайрлаж байгаа юм шиг заяа. Тийм санагдсан байхгүй надад амар гоё санагдаад ингээд унтчихсан чинь тэгэж өнөрсөн байхгүй. Тэгээд тэр нь надад ингээд амар гоё санагдаад юу ингээд үнсгээс хайрламаар тийм гоё нэндэн санагдаж байгаа юм бах та гэж удаад нэг тийм хайр гоё мэдэрсэн. За тэгээд тэр нь миний атахгүй зүйлс нь болсон байна. За тэгээд тэр оны хамгийн чухал байсан зүйл бол надад амар тайван байдал байсан гэж байна. Өмнө нь тийм чухал санагддаггүй байсан бол энэ жил ихэд хүсэмжилсэн зүйл байсан амар тайван байдал. За хамгийн төшөвт болохоор хинээс мэдэрсэн бэ гэсэн чинь Баатарагаас мэдэрсэн гинэ. Ер нь Баатара яг өнгөрсөн жилийн хувьд бол угаасаа ер нь баг бүх юмний хамгийн байсан. Хүнд бэрхшээлүүдийг давж туулахад надад бүх мэдрэмжээ бодлоо өөртөө бас бусдад тодорхой илэрхийлж чадсан нь тусалсан гэж бичсэн байна. Би эсрэгээрээ хүнд туршиж болохоор болсон бэ гэсэн чинь би дүүдэд туршиг тулгуур болсон байхаа гэж бодож байна гинэ. Өөртөө дутгсан төсөв бичиж байгаа юм. Энэ онд надад өөртөө зориулалт гаргаж хөгжиж дэвших туршлага олж авах зүйлс дутагдсан. Бас өөрөөсөө илүү хүмүүстэй уулзах, зөвлөгөө авах боломжоор дутагдсан. Харин хэрэгцээ шин зүйл эхлүүлэх, бодож явдаг зүйлээ бодит болгох боломж илбэг байсан. Гэтэ ашиглаж чадаагүй юм байна.
одоо ингээд 25 оныхон зорилго руу одоо хүсэлт рүү орж байна. За, өнгөрсөн жил энэ жилийн хамгийн онцлог сэдв нь хайртайгаа учирсан явдал байсан. 25 онгийн төсөөлөхөд л түүнтэйгээ хамт бүтээгдэхүүн харагдаж байна. Миний хувьд одоо л хамгийн утга учиртай амьдралын минь нэг чухал хуудас дэлгэгдэж байгаа мэт санагдаж байгаа болохоор энэ оны гарчгийг ингэж нэрлэхээр шийдлээ гэж. Энэ үг биелэлээ олохын тулд би эдгээр үйлдэлүүдийг тууштай хийх ёстой. Суралцахад цаг зарцуулна, мэдлэг болох хүч гинэ. Хайртай хүмүүстэй үн цэн өгөх, халамжлах, талархал, залбирлын цаг гаргах, glow up хийх гэсэн мэт. За, шинэ онд тавих зорилгууд энэ дээр болохоор 5 зорилго бичсэн байна. Нэг нь болохоор аялалд явах гинэ. Хонконг эсвэл Вьетнам гэсэн байна. Хонконг яваагүй. Гэтэ бид нэр өөр газар л аялсан. Бид Чиндао гээд хиттэй нэг хот руу гоё далаатай. Бид нэр юу яагаад Чиндао ч гэж утсан. Мэдгүй хайж байгаа тэр үедээ бас Хонконг явах гэсэн марцсан байсан юм болов уу? Юмтай энэ зуны аялал хийнэ гэж ярьж байгаа. Тэгээд би жоор шалгалтаа өгч цаашаа Чиндао өндөр аялаад явсан. Ямартай ч аялалгүй бол биш. За, тэгээд дараагийнх нь эцгээ таваа авах байсан. Хоёулаа тэнцсэн байгаа. За, тэгээ 3 дахь нь болохоор магистр аплай хийх гэсэн энэний одоо үйл явц надад хүртэл үргэлжилж байгаа. Ямартай ч материалууд ингээд бэлтгэгдээд явж байгаа. Яг аплай хийж эхлэх байгаа. За, санхүүгийн нэмэлт орлого гэсэн байна. Би тэр нэг онлайн шопд нээсэн. Тэгээд одоогоор 2 төрлийн бараатай байгаа. За, яхаа үнийг чиглэж болох. Glow up body skin гинэ. Миний арьс миний бодлоор энэ жил амар сайн байсан. Өнгөрсөн жил бүр ингээд амар хэцүүс ахгүй эрүүн дээр юм гардаг, хатран дээр, шанаан дээр юм гардаг. Тэгээд юу ч арчилгаа авахгүй амар хэцүү байсан чинь би тэрийг энэ жил ер нь бол ингээд засаж чадсан гэж бодож байна. Тэгээд яг гол шалтгаан нь юу байсан бэ гэхээр яг одоо стресс, цэвэр, сэтгэл зүйн байдал тэрнтэй холбоотой гэж бодсон. Дүгнсэн. За, хүслийн жагсаалт гэж гаргасан байна. Нэг бүтэн нүүр. Тэгээд хүслийн жагсаалтан дээр болохоор тэгсэн байсан баха. Эхлээд энийг бичихтэй би чадахгүй байх та, энийг авч чадахгүй байх та, эсвэл ийм болж чадахгүй байх та гэж ингэж өөртөө итгэлгүй байх биш. Зүгээр л бодож байгаа, өсөж байгаа юм бичээр гэсэн байсан байхгүй. Тэгээд би ерөөсөө бүгд юм бодохгүй. Яг жоохон бодсон л да. Гэхдээ бүр тэгэж амар чадахгүй чадахгүй л гэж бодохгүй бичсэн. Захиных нь iPhone 15 Pro авах гэсэн байна. Миний утасны дэлгэгт тэр үед харсан байсан байхгүй. Тэгээ би юм бата шинэ утастай болох гэсэн зорилго тавьсан гэсэн үг. Тэгээд энийг бол биелүүлж чадаагүй, авч чадаагүй. Утасны хандлагцээс л болсон. За, тэгээд дараа нь iWatch эсвэл MacBook ийм Apple-ийн бүтээгдэхүүн гэж байгаа. Би энийг ингээд биччихээ дахиж нэрээ бүр хараагүй байхгүй юу? Тэгсэн чинь би 4 сард iWatch авсан заяа. 5 сард би iPad авсан. Тэгээ бүр ерөөсөө ямар ч тооцоололгүй, ямар ч ийм тооцоололгүй байж байгаа ийм Apple-ийн хоёр бүтээгдэхүүн хүслийн жагсаалт биелсэн байгаас тээ. Зүгээр энэ дээрээ бичээд ийм гоё манифест хийсэн юм шиг санагдаж байна. Тэгээ брендийн чанарлаг хувцаснууд авч өмсөх гэж байгаа. Энэ жилийн ер нь баг хамгийн бүтсэн зүйлүүд бол энэ л баахан шопинг гэсэн чанарлаг гэж бол хэлж болох хаа. Айгүй шопинг гэсэн. За тэгээ Instax камер авах гинэ, камер авъя. Эрүүл толгойн арьстай болох гинэ. Ер нь ямар ч тэр үед байдаг байсан арьсны асуудлаасаа салсан. Healthy бие галбартай болох гэж ямар ч бүтэн жил бол яг одоо хичээлийн амралтын цагаас босоод үеэр жимдээ тасралтгүй маш сайн явсан. Гэхдээ яг сайн амар өөрчлөлт бол гарсан юм. Эрүүл үстэй болох гинэ. Би үсээ бодуулаад ингэ шарилцаас ахгүй юу. Тэгээд өдрөөр нь салаалаад тэр хэсгээ тариулсан. Гэтэ өөр бүр ажиллагаа хийхгүй юм байна. Космос, маск, саск тийм их ажиллагаа хийхгүй. Энэ жилдээ 2 удаа аялах гинэ. Нэг л удаа аялсан. Гэтэ яг өвөл бит хоёр Валентинаар сэлэн гэвсэн. Энийг тооцвол 2. Эрүүл мэнд эмэгтэйчүүдэд докторжуулах гэдмээ сарын тэмдэг докторгүй ирээд байдаг. Баггүй юу? Тэгээд би хэцүү дэрснээс хойш ер нь тан ууж үзсэн, бариулж үзсэн. Яг одоо ангаахын эмнэлгээр нь очиж үзсэн баггүй юу? Эмч мэмчээр явж нэг хэсэг үзсэн. Тэгээд ер нь айл нь бүр амар үрдэн өгөөгүй. Тэгэл дундаас нь бас би бас тууштай ажиллах гэж бодгүй. Тэгээд болохгүйсэн. Тэгсэн чинь өнгөрсөн жил би учрын толцсон. Яасан гэж би жимд яваад хийсэн чинь миний сарын тэмдэг доктортой л ирсэн. Цагтаа ирэх ёстой цагтаа ирж байгаа. Тэгээ би давхар тэмдэглэл хөтлөж байгаа сарын тэмдгийнхаа. Давхар ямар ч юм уухгүй байгаа, ямар ч тан уухгүй байгаа,
мөч барай хэлэхгүй байгаа. Зөвхөн дасгал хөдөлгөөн хийж байгаа. Сэтгэл санаа амар тайван байгаа. Тэгээд хооллолт бас ер нь дандаа өөрөө хийж идэж байгаа. Энэ амар том нөлөөсөн юм шиг санагдаж байна. За, Солонгос явах гинэ. Солонгос явах зорилгоо бид өөр өөрсдөө сайн дураараа билсэн. За, хөдөлмөрлөж байрны болцол хангах гинэ. Хангаагүй бид өөр хадгаламж үүсгэж чадахгүй. Шинэ эерэг хүрээлэлтэй болох гинэ. Баатрагийн талаас шинэ хүрээлэлтэй болсон Баатрагийн найзууд, гэр бүлийнхэн, ах эгч нар өөр шинэ хүрээлэл надад нэмэгдээгүй юм байна. Тэгээд жоохон hard skill эзэмших гэсэн байна. Hard skill дээр hard skill бас эзэмших юм шиг байна. Амьдралын хэв маяг нь жигдэрсэн гинэ. Ер нь бол маш 5 тухтай жил болж өнгөрсөн. Амьдралын хэв маягийн хувьд ч гэсэндээ яг тэр өдөртөө цагаа юун зарцуулах нь ингээд бүр надаас хамаарч ирсэн тэнгуүзээ тогтмол чимдээ яваад тогтмол хоолундаа хийж идээд яг нэг хэмнэлт бол орсон гэж хэлнэ. Гоё яна болох гинэ. Гоё гинэ болсон байж магадгүй олон л түнэрт бас биелсэн биелээгүй гэж чиглэж. $18 хүртэл бичсэн байна. 8 бэлдсэн байна шүү дээ. Гэхдээ зүгээр юу ч бодоогүй бичсэн зүйлс юм байна. Бичсэн 18 зүйлс юм байна. 8 бэлдсэн байгаа гэдэг бол надад маш happy байна. За 2025 онд очихыг хүсэж байгаа 3 газар гинэ. Хонконг, Вьетнам, Солонгос. Гурвууланд нь очиж үзээг байна. Хэрхэн орлого олохыг хүсэж байгаа вэ гэж байгаа юм шиг гэсэн юм шиг байна. Ирэх жилд стипенднээсээ гадна өөрийн үн цэнээр орлого олохыг хүсэж байна гэж. Бидэд ингээд стипендтэй сурч байгаа болохоор жоох юм сул тал нь юм бэлэнчлэх гэдэг болчтой байхгүй юу? Тэгээд өөрөө стипенднээс гадна ямар нэгэн зүйл хийж эмэлт орлого олох гэсэн л зорилго тавьсан юм байна. Юунд мөнгө харамсахгүй зарцуулах вэ гэсэн мэн. Эрүүл мэндтэй, арьсандаа тэгээд хайртай хүнээ баярлуулахдаа мөнгө харамлахгүй гэсэн байна. Тэгээд ирэх жил юунд зориулж мөнгө олохыг хүсэж байна гэхэд бол аялал болон байранд зориулж. За миний өнгөрсөн жилийн яг үдэд бичсэн тэмдэглэл бол нэг юм байна. Жоохон амс хийгээд ирэхээрээ энэ жилийнхаа яг хүсэж байгаа зүйлсүүдийг ингээд бүр амар нарийн бичиж гэж бодож байна. Ямартайч төрсөн өдрөөрөө хийдэг бас нэг чухал бас нэг юм гоё зүйлс юм байна. Нэг юуны тулд одоо 1 сарын 1-нд төрлөө. Тэгээ оны ихэнх төрсний бас нэг юм гоё зүйл ах гэж бодож байна. За тэгээд энэ бичлэгтэй маань хамт байсанд баярлалаа. Энэ шууд оны эхнэр эхлэлээр бичлэг оруулаад би энэ оныхоо vision board дээрээ YouTube бичлэг оруулах гэж битсэн байхгүй юу. Тэгээ шууд энийг хийхдээ л за YouTube дээр оруулах бичлэгээ цуг гинэ бичээд эхлэе гэж бодоод бичлэг эхлүүлж байна. За тэг маш удаан бодож явдаг зорилгоудын маань нэг энэ жил бичигдсэн тийм учраас хичээх баха. Баштай.